Дээдлэлт гэдэг миний хувьд бол хоёр хэлбэрээр явагддаг гэж болдог. Бие махбодын тэгээ сэтгэл санааны энэ хоёр хэлбэр нь хоёулаа маш хүнд. Яг гэвэл бие махбодын гэдэг чинь мэдээж зодож нүдэх харин сэтгэл санааны гэдэг чинь ингээд сэтгэл санаагаар хямруулах гэсэн үг шүү дээ. Үнэхээр дээрлэлт байгаа гэдгийг мэдж байгаа бол хараад тэрийг хэлэхгүй өнгөрөх нь ер нь бол баг хамт дээрлэж байгаа гэсэн утгатай. Тэгээ энийг ер нь бол зөв зүйл гэж харж болохгүй. Энд чинь ингийн л байдаг зүйл гэж харах юм бол бүр илүү амар муудна. Технологи хөгжихээр нөгөө сошиал хаягууд аягүй их болохын улмаас кибер халдлага буюу кибер дээрлэлт юу аягүй их шиг санагддаг. Тийм болохоор би яг үеийнхаа найзуудад сошиал орчныг илүү зөв зохистой тэгээд илүү бусдыг одоо тэгээ гомдоохгүйгээр ч юм уу бусдыг дэмжиж ашиглаасаа гэж хүсэж байна. Одоо энэ хүүхдүүд янз бүрийн юмд өртөж байна. Би нэгээ дээрлэх ажил их явагдаж байна. Эмэгтэй хүүхдүүд адилхан эрэгтэйчүүдийг дор болчих гээд. Тэгээ хичнээн нөгөө хоорондоо тийм стенгийн хүүхдүүдтэй муудалцах тийм тохиолдол гарлаа ч гэсэн ерөнхийдөө бол тийм далдуур угаасаа далд хэлбэрээр байдаг байх гэж бодож байна. Дээрлүүлж байгаа хүүхдүүд ерөнхийдөө өөрсдөө дотроо нуудаг, ичиж явдаг гэсэн үг. Тэгээ ер нь тийм нөхцөл байдалд байгаа хүүхдүүдийг ойр дотны багш эцэг эхчүүдтэй шууд хандаж хэлээсэй гэж ер нь бодож байна. Сургууль болгонд ч юм уу эсвэл анги болгонд ийм тараагаад дээрлэлтийн талаар яг ингээд ямархуу хүүхэд яг ийм тодорхой хүүхдийг нь бичээд гэхдээ тэр хийм бичнийг харагдуулахгүй тийм судалгаа явуулсаа гэж үнэхээр хүсэж байна. Хохирогч болсноосоо битгий хичээсэй харин гэмт хэрэгтэн байхаасаа хичээсэй. Яг ерөөхдөө бол яг сургуульд бол юм зөндөө олон байдаг. Одоо насанд нь тохируулаач гэх юм уу сонирхолтой арга барилаар тэмцээн уралдаан маягаар ч юм уу тийм шагналтай байх юм бол хүүхдүүд илүү их ач холбогдол өгөөд оролцоод тэгээд нэг тийм байх юм болов гэж боддог. Миний бодлоор бол одоо энэ хүүхдүүдийг ер нь багш нар нь нийгмийн ажилтан гэж байдаг байх. Тэд нар бол одоо тусад нь тийм семинар одоо юу ч байдгийг тийм ээ. Чөлөө цагаар нь цагдаагаас ч гэсэн одоо энэ хэв журмаас ирж одоо хүүхдүүдийг ингэж болохгүй гэсэн тийм юм уу гэн хичээл мичээд оруулах тийм сургамж өгмөр бодогддог.